энэ Чангууд ирсэн эхний өдрөө орсон. Кафе дахиад ороод ирсэн. Цайгаа ууцсан, буудлаасаа гарцсан, 11 гэхэд гарах хэрэгтэй байсан. Тэгээд яг 11-т юм а бэлдээ гарцсан. Өглөө жоохон онцгүй мэдээгээр сэрээд тэгээд бүр амар сонио сэтгэл санаа тавгуурхаа хачин бол жоохон сонирн болцсон байна. Одоо ч гэсэн визний талаар одоо бид гурав визаа мэдүүлсэн байхгүй. Тэгсэн чинь манай их сургууль ингээд CEO маань цуцлуулсан. Тэгсэн чинь тэр цуцлсан нь ирээд тэнгууд одоо бид гурав зөвхөн Bridging B гэсэн визатай өөр ямар ч сургуульд харьяалагдах ямар ч CEO байхгүй. Хад ороход яагаад CEO-г байгааг нь асуух юм шиг байна гэд манай агентлагийн ихч маань хэлээд бүр амар муу тал нь гэвэл орч чадахгүй ч гэж магадгүй. Сайн тал нь гэвэл зүгээр л оруулчих магадгүй. Дунд тал нь гэвэл асуулт асууж гад оруулж магадгүй. Ер нь ийм 3 хөлбөртэй. Тэгээ ерөөсөө л 2 хөлбөртэй. Асуулт асуугаад орох, асуулт асуухгүй орох. Тэрнээс яг оруулахгүй байх бол ямар ч үндэслэл байхгүй гэж би бодож байна. Тэгээд байжсэн чинь бас нэг асуудал нь манай нөхөр энэ Австралид ингээд цалин аваад жилийн эцсээр тайлангаа мэдүүлээд өнөрний цалин авсан байна. Тэр цалингийн одоо хэдэн хувийг нь буцаагаад татвар болгоод төлөх ёстой. Энийг мэдүүлчихэд ирсэн айгүй ажлын амжуулцлаг амар happy байсан чинь жоохон хямарсан бид гурав. Бид гурвгийн манай нөхөр бит хоёр жоохон юмраад одоо тэгтээ юм ийцсэн чинь бас гайгуулсан л та. Тэгээд бид гурав 2 дахь Airbnb-гээс гарцсан. Одоо 3 дахь бүгэ явна. 3 дахь маань нөгөө нэлээд гоё том тэгээ гоё орчинтой нэтэрэ гэж бодож ин тэгсэн тэгтээ жоохон сэтгэл санаа. Тэгтээ зүгээр дээ. Тэра. Манай нөхөр бүх юм зүгээр болно гэж хэлсэн. Тэгэхээр зүгээр бах уу. Хүн жаах вдээ дага Австрали оруулахгүй болвол Монголд л очижээ. Орчин нь надад бүр амар гоё таалагдаад байгаа. Монголд очиод яг ийм гоё орчинтой ресторантай болт юм уу гэж бодож байна. Дотоод засал нь бүр амар гоё ааз. Манай хоёрын төсөөж байна. Энд ч ингээ гадаа талбай ингээ нэг нарны хэсэгтэй энэс амар гоё. Хүү сентендо. Одоо бид гурав Семеняк руу явна. Семенякт 2 хоноод 6-ны орой ниснэ. Тэгээ Сиднейд 7:30-гээ буuna өглөө. Гэтэ хурдан гэртээ армаар байна. Балид бүр арай л амар олон оноод байгаа юм шиг санагдаад. Ирсэн оройн л баг манай хүүхд гэртээ харъя гэж хэлсэн. Нөгөө нүр мөрөө бодоод өөрийгөө хөөрхөн бэлдээл хэлсэн.